Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгаалын газар боловсрол соёл урлагийн газар хамтран авяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн сурагчдын дунд авяас хөгжүүлэгт сургууль хүүхдийн туйрвсан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивал зохион байгууллаа. Энэхүү фестивал Ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцож байгаа бөгөөд аймгийн төв буюу Жаргалан сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн дундах шалгаруулалт өнөөдөр аймгийн төв талбайд болсон юм. Жаргалан сумын Ерөнхий боловсролын 7 сургууль нийт 8649 сурагчтай. Эдгээр сурагчдын 77.6% буюу 6712 сурагч нь авяас хөгжүүлэгт сургууль хүүхдийн туйрвсан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивалд оролцсон юм а. Тэд химнэл, сонсголох, хөдөлгөөн тэнцвэр, хэл өгүүлэх үе, логик харилцаа, хараа, орон зай мэдрэмжид суурилсан авяас гэсэн 5 чиглэлээр энэ хичээлийн жилд юу сурч мэдснээ, авяас чадвараа хэрхэн хөгжүүлснээ тайлгналаа. Нийт аймгийнхаа нийт сурагчдын дунд өнгөрсөн жил бид нэр их найрал ховд гэсэн найрал дууны наадмыг аймгийнхаа төв дээр хүүхдүүд маань дуулж ард иргэдэд тайлангаа тавьж байсан. Энэ жил болохоор авяасыг хөгжүүлэгч сургууль гэдэг энэ хүү фестивалыг маань зохион байгуулан явуулж байгаа маа. Тэгэхээр 2 жилд нэг удаа энэ арга хэмжээ маань явагддаг. Тэгэхээр энэ арга хэмжээгээ бид нар нэлээд үр дүнтэй болох үүднээс жилийн өмнөөс бид нар энэ фестивалийнхаа хөтөлбөрийг гаргаад энэ хүрээнд 5 чиглэлээр хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх сонгон секс дуулан сургууль дээр хичээллүүлээд тэрнийхээ үйл ажиллагааны үр дүнгөө өнөөдөр аймгийнхаа төв талбай дээр хүүхдүүд Жаргалан сумын хүүхдүүд маань тайлгнаж байна. Хамгийн гол нь энэ фестивалийн маань онцлог нь юу юм гэхээр тухайн хүүхдгүү ангиараа хамт олноороо бүгдээрээ нэг зүйлийг маш сайн сурах энэ үйл ажиллагаа байгаа. Үүгээр дамжуулаад хүүхдүүдийн авьяасыг нээж хөгжүүлэх энэ үйл ажиллагаа байна. Авяас хөгжүүлэгт сургууль хүүхдийн туйрвсан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивалийн үеэр сургууль бүр өөр өөрийн онцлог давуу тал, сурагчдын хөгжил төлөвшил, ур чадрыг харуулсан шүлэгдөө, бүжгийн үзүүлбэр толилуулж, оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, уран зураг, гар урлал технологийн үзэсгэлэн гаргаж олонний хүртээл болгосон юм. Ингэснээр хүүхэд бүр авяас ур чадраа нээн илрүүлж хөгжүүлэх боломж бүрдсэн төдийгүй хамт олон сэтгэлгээ, хандлага төлөвшил, суралцах нэгэн шинэ алхам болж байгааг сургуулийн төлөөллүүд онцолж байлаа. За ерөнхийдөө хүүхдийн авьяасыг хөгжүүлснээр энэ уралдаанд оролцуулснаар хүүхэд өөртөө ихтэй болох, бусдын өмнө гараад нүүр хагарч сурах, цаашдаа насан туршдаа өөрт нь хэрэг болохоос авьяасыг энэ дундаас олж авч энийгээ цаашаа бие дааж хөгжүүлэх боломжийг нээж олгож өгч байгаа нь ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ уралдаан явснараа хүүхэд болгоныг нээж хөгжүүлэхтэй хүүхэд болгоны авьяасыг илрүүлэх ийм зорилготой энэ хэмжээндээ ч гэсэн хүүхэд болгон хөгжиж байгаа. Одоо шээ найрал дуун дээр ингээд 2 3 хоолоо чи 3 хоолоо явж байгаа шүү дээ. Ингээд 3 хоолоо салгаж дуулна гэдэг чинь энэ хэрвээ энэ уралдаан байгааг бол ингэж хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд давхар хүүхэд болгоныг хөгжүүлж байгаараа айгу үр дүнтэй. Зөвхөн энэ дуу хөгжмөрөө биш те оюунаараа технологиороо урлагаараа бүх юмараа ингээд зэрэг ингээд хүүхэд хөгжиж байгааг нэг илэрлэл болж байгаа. Ийм ашиг тустай юм наадам юм аа. Авяас хөгжүүлэгт сургууль хүүхдийн туйрвсан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивал Жаргалан сумын Ерөнхий боловсролын 7 сургуулиас гадна хөдөөгийн 16 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн сурагчид оролцож байгаа хэлээ. Сумын сургуулиудын хувьд бичлэг хийж уралдаан зохион байгуулж байгаа ажлын хэсэгт ирүүлснээр нэгдсэн дүн гаргах юм. Энэхүү уралдааны төрөл тус бүрд нийлбэр дүнгээр 1-ээс 3 дугаар байр шалгаруулах ба Жаргалан сумын 7 сургууль болон хөдөөгийн 16 сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус тусдаа дүгнэнэ гэж зохион байгуулагчид мэдээллээ.